За сайн мэцгэн залуусаа амралт өдрийн мэндийг хүргэе. За энэ 7 өдрийнхөө weekly forecast-ыг хүргэж байгаадаа баяртай байна. За энэ удаад би маш товч бөгөөд тодорхой ярихыг хичээнэ. За бүгдээ алтнаасаа эхлэе. Алтны хувьд бол мэдээж хэрэг одоо uptrend-ийн хөдөлгөөнтэй хэвээрээ явж байгаа. За primary down level маань uptrend-ийн хөдөлгөөнтэй, secondary маань мөн адилхан uptrend-тэй. За тэгээд яг гоо зарим хүмүүс маань ер нь sell энэ төр хараад байсан. За миний хувьд бол ерөөсөө сэл харахгүй байгаа. Яагаад гэвэл яг техник шинжилгээ буюу тренд дээрээ бүх цагууд маань дандаа авцааж байгаа. За тэгвэл эх 7 хоногт би юу одоо хүлээж байна вэ гэхээр өмнө нь одоо алтны all time high хэсэг буюу за 4381 гэдэг ханшийг ер нь бол нэг удаач хамаагүй сэтэлж орж ирнэ гэж миний хувьд бол бодож байгаа. Тэгээд ч одоо энд үүсэж байгаа трендүүд маань харахгүй дээшээ заасан хэвээрээ байгаа учраас миний хувьд бол яг шинэ all time high хийгднэ гэж миний хувьд бол харж байгаа. За тэгээд primary дээр secondary дээр болохоор юм байна. Uptrendтэй байгаа. За алтыг буцаад доошоогоо орж ирнэ шүү те. Уны шүү. Одоо ингээд өсөлт хансаа гэдэг төвшин бол энэ төвшин буюу нэг 4265 гэдэг төвшин бол алтны хувьд бол энэ сэтэлд орж ирээд нэлээд одоо унах магадaltaй за сэл шалгах эсвэл яг баядахгүй хүлээх магадлал маань энэ төвшин дээр байгаа. За тэгэхээр бүгдээрээ хоёр төвшин зурлаа. Нэг нь болохоор all time high дэшега орж ирнэ. Нөгөөх нь доошоо сэтэлд хийж магадгүй төвшин гэдэг хоёр төвшин та бүхэндээ харуулчлаа. За тэгвэл алтан дээр тэгвэл арилжаа одоо хэрхэн төлөвлөх вэ гэхээр мэдээж хэрэг энд нэг bullish pattern зураад за нэг удаа зүү татсан байгаа. Гэхдээ энэ зүү нэг амар бол асуудалгүй гэж миний хувьд бол харж байгаа. Тэгэхээр одоо бол minor down level дээр болохоор яг uptrendтэй retracement төлөвлөгөө орж ирсэн. За тэгэхээр миний хувьд бол яг энэ хавьяас ахиж нэг long шалгаад all time high руу ер нь шалгачих боломж байна гэж харж байгаа. За тэгэхээр ер нь энэ хөдөлгөөн маань доошоо орж ирээд за энэ хэсгийн power зоонууд байгаа. Энэ power зоонууд дээр орж ирсний дараа миний хувьд бол ер нь дээшээгээ харахад бол ер нь их амар асуудалгүй байна. За all time high сэтэрсэн. Ер нь бол энэ хувьд бол юу бид нар ингэсэн дээр SL одоо зөөгөөд TP тавилгүйгээр ер нь бол явчвал маш сайн гэж харж байгаа. Яг гэвэл энэ хөдөлгөөнүүд маань дээшээ орж ирээд дээшээ явахдаа бид нар яг хэд хүртэл явах вэ яг үнэндээ нэг амар таашгүй байхгүй юу? Тийм учраас ер нь бол SL-ийн араас нь зөөгөөд алтан дээр ингээд явуул ер нь зүгээр гэж миний хувьд харж байна. За тэгвэл яг одоогийн байдлаар бол алтыг лонг харсан хэвээрээ. За одоогийн бага цагийн маань буюу за minor down level-ийн одоо үндсэн бүтцийн ёроол бол энэ доор харагдаж байна. Тэгэхээр энэ ёроолыг сэтрэх хүртэл ер нь алтыг лонг харсан хэвээрээ байна. За бага цаг дээр шүү дээ. За харин яг одоо эх 7 хоногт энд үүссэн ёроол буюу 4264 гэдэг ханшийг сэтлээгүй тохиолдолд лонг харсан хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл за ямар нэгэн бүтцийн эвдрэл юм уу эсвэл одоо candle price action-ээр дээшээ өслөө шүү гэсэн тохио ирэх юм бол эх 7 хоногийн нэгтгэд бүгдээрээ ингэж дээшээ арилчих юм байна. За тэгвэл одоо бүр дэлгэрэнгүй гой зураад өгье заяа. Ингээд за доошоо орж ирлээ. За дээшээ сэтгэлд өгвөл яг нь шууд Байден за эсвэл энэ хавьяас risk entry бүгдээрээ шалгаж болно. Нэгдүгээр хувилбар энэ байна. За хоёрдугаар хувилбар маань болохоор хэрэг доошоогоо ингээд сэтрээд ороод ирэх юм бол бидний хувьд бол баядахгүй хүлээн. За хүлээгээд буцаад бүтцийн эвдрэл дэшээ гарахад Байден гэсэн үг. Иймэрхүү хоёр одоо арилжааны төлөвлөгөө гарч ирж байгаа. За тэгэхээр энэ дээр манайхан яг өөрсдийнхөө нөгөө арилжааны юу гэх юм дүрмийн дагуу за хэрхэн орохоо тэгээд өөртөө шийдээрээ нэг иймэрхүү хоёр төрлийн боломж гарч ирж байна. Ер нь лонг харж ийн гэсэн үг. Энэ ёроол буюу одоо secondary down level маань үндсэн бүтцийн ёроол сэтрэлт хийх үед бид нар лонг харахаа болно. За ахиж ажиглана гэсэн үг. Тэгэхээр хэрвээ энэ сэтрэлт хийх юм бол би өөрийнхөө Discord руу эх 7 хоногт явъя заяа. Одоо яах вэ? Яавал яаж орох вэ гэдэг тэр мэдээллийг би өгье за. Тэгэхээр яг энэ видеоны тайлбар хэсэг Discord-ийн маань линк байгаа бүгдээ ороод үзээрэй. За нэгдээрээ заяа. За тэгвэл алтны хувьд бол юм байна. Өөр нэг яриад их юм байхгүй. За дараа нь евро долларын хувьд бол ярих юм байхгүй. Яагаад гэвэл бидний хувьд бол евро долларыг яг том цагийнхаа retracement хөдөлгөөнийг хийнэ. За retracement хийхдээ ямар ч энд үүссэн power zone дээр орж иж магадгүй гэж ярьжсэн. Яг харахгүй энэ power zone руу орж ирж байгаа учраас
хэрэг бүтцийн эвдрэл бүр 4 цагаараа гарсан тохиолдолд бид нар лонг орох учраас энэ дээр бол одоо яриад байх шаардлага байхгүй. Ер нь бол яг хуу бид нар евро долларыг дээш харж байгаа гэсэн үг. Арай. Ингээд одоо энэ яасан даун шилжсэн. Гэхдээ даун шилжлээ гэдэг энэ маань шууд энэ чигээр унана гэсэн үг биш. Ингээд ер нь бол дээшээ харж байгаа. За тэгэхээр бүтцийн эвдрэл гарч ирэхээр ер нь бол свингээр дээшээ харна гэхээр яг скальпел хийн үг гэхээс яг свинг талдаа бол би ингэж харж байна. Тэгэхээр яг дээд арилжааны оролт бол евро доллар дээр харагдахгүй байна гэсэн үг. За тэгвэл дараа нь паунд энийг харъя. Паунд энэ дээр бүгдээрээ өнгөрсөн 7 хоногт яг энэ хэсгээс эхлээд явбал дээшээ явчихна. Энэ ханш руу явна гэж харж исэн боловч яг нь буцаад ретресен төвлөгөө орж ирээд за Fibonacci энэ дээр 78.6 гэдэг одоо левел дээр ирээд импульс хөдөлгөөн явсан байна. За тэгэхээр паунд йены хувьд бол ахаад ретресен түлээгээд Biden гэхээр 7 хоногт ирнэ. Ахаад нэг иймэрхүү зүйл харна гэсэн үг. За юм байна. Тэгэхээр бас нэг ярих юм нэх байхгүй байгааз угаасаа ойлгомжтой. За энэ дээр одоо нэг импульс нь явчлаа. За ингээ импульс явсан. Одоо ретресен түлээгээд ахаад Biden хэтэрхий ерөнхий байна гэж манайхан бодож байгаа байх. Ер нь бол яг weekly forecast маань үндсэн чиглэл өгдөг шүү дээ. Тийм учраас яг бидний хувьд бол ингэж харах хэрэгтэй л гэсэн үг. Тэгэхээр аль зон дээрээс хэрхэн одоо ретресэнд орж ирээд буцах уу тухайн үеийн одоо шийдвэр амар чухал гэсэн үг. За биткойны хувьд бол мөн адилхан. Доошоо харж байгаа. За доошоо харахтаа өнгөрсөн 7 хоногт би юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ энэ ханш буюу 87700 гэдэг ханшийг доошоо сэтэлж орж ирэх юм бол 74855 руу орж ирэх магадлал маш өндөрөө гэж хэлсэн. За тэгвэл энэ дээр яг нь энд үүсэж байсан одоо support маань breakout хийгдээд за үүний дараа буцаад swap-ын дүрм мөлчсөн буюу support маань буцаад resistance болсон байдалтай байна. Тэгэхээр энэ зургийг одоо шинжил зургийг гэвэл ингэж орж ирсэн. За тэгээд retracement орж ирсэн. За өргөжлүүлээд бид нар доошоо 75700 гэдэг ханш руу биткойныг харахад яхахгүй компромишн энтрийг бүрдсэн байна. Тэгэхээр биднэрт хамгийн одоо боломжийн харагдаж байгаа нь биткойн дээр шорт арилж байгаа. За алтан дээр лонг арилж байгаа. За тэгээд евро долларыг хүлээх үзэр харахгүй. Паунд йен яхахгүй арилжаанд орсон хүмүүс маань эндээс хангалттай ашиг авцсан. Харин арилжаанд орж амжаагүй хүмүүсийн хувьд бол яг хүлээгээд ретресентээс баяднаа. Ретресент хаана орж ирэхийг ер нь бол яг одоо бол 100% таамаглах боломж байхгүй шүү дээ. Бүгдээрээ мэдж байгаа. Эхний ээлжинд хамгийн ойрын power zone буюу ийшээ орж ирэх магадaltaй гэж үзэх юм бол нэлээд гүн орж ирэх гээд байна. За тэгэхээр яг scalp хийдэг хүмүүс өмнө энэ дээрээс сэлдүүлнэ. За ер нь бол эх 7 хоногт ийм л байна дөө. Тэгэхээр хамгийн гайгүй боломжтой мүлжүүртэйгээрээ биткойн болон алт хоёр мал үлдэж байна. За яагаад гэвэл паунд йены хувьд бол байж байгаа энийг ганц удаа үнцөдлөн явцдаг. Тийм учраас алтаал бүгдээрээ сайн харъя да тий. За юм байна залуусаа тэгээд энэ 7 хоногийн forecast-а нэлээд товчхон хүргэсэн гэж найдаж байна. Тэгээд дараагийн 7 хоногт уулзцай мөн эх 7 хоногт яах аргагүй 7 хоногийн дундуур маркет тавтаатай би заавал Discord-ондоо хийнэ манайхан. За амлалчий тийм учраас яг энэ хөдөлгөөнүүдийн дараа хэрхэн хэрэгхийг бүгдээрээ бас тэр үед ярилцъя заяа. За ингээд түр баяртай залуусаа.